Сайн бацхан өрхөмдөд үзэгчтэй та бүхэндээ орой минь төргийн ингээд Invest телевизийн шууд ярилцлагын цаг эхэлж байна. Өнөөдрийн манай шууд ярилцлагын зочноор Тээвэр хөгжлийн банкны төлөөлөл удирдах зөвлөлийн дарга Шингэсэн менежментийн холбооны тэргүүн Инх Тайвангаа оролцож байна. Танд орой минь төргий. За орой минь төргий. За танай банкнаас нэг зээл авсан өгсөн асуудал яригадад бас баггүй хугацаа өнгөрлөө тийм ээ. Энэ хэрэг юу болж байна? Яг ямар эзэн холбогдогчтой юм хэрэг яваад байгаа юм бол? Одоогоос 6 жилийн өмнө 2007 онд Ажнайбат эрдэнэ өөрийн байгуулсан одоо 5-7 транс гэдэг ийм нэг хүнтэй нэг эзэнтэй ийм компани байгуулчаад тэгээд тэр компанид 50% эзэмшдэг. За тэр Романовский гэдэг хүн 25% эзэмшдэг ийм аж ахуй нэгж байгуулсан гадаадын хөрөнгө оруулалттай. Тэгээд энэ хүн 2.5 тэрбум төгрөгийн зээлийг сайхан бизнес хийн, цаг хугацаанд нь сайхан өгнө, сайхан найз нартайгаа сайхан компани байгуулсан гэж хэлээд итгэл төрүүлээд автсан. Тэгээд 2007 онд авсан 2.5 тэрбум төгрөгийн зээл авсан өдрөөсөө асуудалд ороод ирэнгүүт зээлээ төл найз нар минь гэхтэр авснаасаа ерөөсөө нэг 15 хоногийн дараа Ажнайбат эрдэнэ компаниас гараа явуулсан байт. Залилан мөн үү? Хүний итгэл банкны итгэлдээ тоглож байгаа залилан мөн үү? За ингээд нөгөө гоё Ажнай маань хайдсан гэсэн Ажнай алга болцсон. За Ажнай тэр үед нөгөө төрийн өмчийн жижиг таван толгойн төлөөлөл удирдсан зөвлөлийн дарга болж аваад өөрийнхөө хувийн 5-7 транс компани нь төрийн өмчийн компаниас хэд дахин их ашигтай ажиллаад нөгөө авраг том төрийн өмчийн компани буюу тэр өмнө говьд байгаа нөгөө сайхан нүүрсний орд маань хонхоогоод алга болчихсон. Ажнайбат эрдэнэ маань банкнаас зээл авдаг мөнгө төгрөггүй өр зээлэнд баригдсан өөрийнхөө найзаар гуйж хүний мөнгөөр 5-7 хувьцаа авахуулаад тэр хувьцаагаа Тээвэр хөгжлийн банкны барьцаанд тавиулчиж байгаад тэгээд зээл аваад тэр зээлч эргэж ирсэн юм байхгүй. Тэгээ араас нь хөцөлдөөд яваад байх тэр зэрэг Ажнай маань алга болчихсон. Нүүрс өгдөг айл байхгүй. Тэгээ нөгөө айлын одоо бизнесийн үйл ажиллагаа зогсчихсон. Тэгээ давхар банкаа чирээд мгалчихсан. Тэгээ банкнаас авсан мөнгө эргэж ирэхгүй болохлогоо зэрэг шүүхэд хандхлаар шүүх бол авсан байна өгөх хэрэгтэй. За барьцаанд байгаа хувьцаагаа гэрээний үүргийн дагуу шилжүүлээ гэд шүүхэн шийдвэр гарчдаг. За ингээд бирж дээр арилжаа явагдах гэж байтал гэнтхэн одоо шүүхэн шийдвэр гүйцэтгэлээр аваачаад битүүмжилсэн хувьцаа шүү дээ банкны барьцаанд байгаа. Тэрийг хоорондоо худалдах авах гэрээ гэдэг юм хийцэн гэт. Ингээл яахлаараа та нар банкны зөвшөөрлгүй барьцаанд байгаа зүйлийг худалдах эрх та нарт хэн байдаг юм бэ гэд ингээд байхлаа эхлээд тоохгүйс тоглож байгаа байлгүй гэт. Тэгсэн үнэ. Тэгсэн чинь тоглоод тэрний дэмжээд яваад байгаа шүүх их юм байгаад байгаа. Тэгээ тэрийн дэмжээ дээш нь доош нь одоо 6 жил хоорондоо пааслаад шүүгч нар ингээд тоглолчт юм байна. За ингээд тоглоод дуусглаар энэ хооронд нөгөө хувьцааны чинь ногдол ашиг гэдэг 4.5 тэрбум төгрөгийг худалдаа хөгжлийн банкнд байдаг өөрийнхөө дансанд Ажнайбат эрдэнэ авчи хийцсэн. Хагасын хаан банкнд байдаг өөрийнхөө хувийн дансанд авчи хийцсэн. Санхүүгийн зохицуулах хорооны шалгалтаар энэ гараад ирдэг. Энэ гараад ирэхдээ зэрэг энэ юу болж ийн ихтэй зэрэг нөгөө хуурамч гэрээг хийгээд гаргаад ирдэг. Тэгэхээр ийм гэрээний тухай асуудал ерөөсөө ярьдаггүй байсан. Ярихгүй шүүхэн шийдвэр мэдвэр гартал бол яалаа гэж гэрээ хийх хэвдэ тэр чинь гэрээ хийх ямар ч боломжгүй. Гэтэл одоо банк зөвшөөрөл өгсөн гэд ингээ сайхан холигтаад ингээд байдаг. Гэтэл энд нь Монгол банк бас банкны тодорхой ажилтнууд дэмжлэг үзүүлээд аваад байдаг. Ерөөлөл бид нар шүүхэд ханддаг. Ажнайбат эрдэнэ Монгол банк руу ханддаг. Тэр давгд орж гэдэг нь. Тэглээ зэрэг 19-ний өдөр Монгол банкны
банкнд өгсөн гомдлын тэр өдөр нь хүлээж аваад тэр өдөр нь бушуухан тэр банкнаас хувьцааг одоо Ажнаа Баатартанд өг гэдэг тийм мэдгэл ирдэг байхгүй. Тэглээ зэрэг энэ юу болж байна вэ гэхдээ зэрэг тэнд ажилладаг одоо манай энэ улсын их хурлын гишүүн Гам Бямбын хүү Дөлгөөн гэж байцаагч ажилладаг байхгүй. Байцаагч залуу Шамшиг залуу. Гэхдээ миний хүү юу болж байна? Монгол банкны хууль юу вэ? Төв банкны хуулинд арилжааны банкны дотоод хэрэгт оролцож болохгүй. Хяналт тавина. Хяналт тавихдаа одоо валютын төгрөгийн харьцаа, зохистой харьцаа тодорхой үзүүлэлт. Нөгөө талаар хамгийн гол нь хадгаламж эзэмшигчдийн эрх ашиг, харилцагчдын эрх ашигыг хамгаалж тэрэнд хяналт тавих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл зээл аваад хугацаа хэтрээ төлөхгүй байгаа этгээдүүдийг одоо тэр зээлийн төлөвлөхийн төлөө арилжааны банкнд шаардлага тавьдаг ийм байгууллага шүү дээ. Гэхдээ эсрэгээрээ төлөхгүй байгаа улсуудын талд мэдгэл гаргаад ирдэг. Миний хүү энэ юу болж юу нэгсэн? Нэг чигтэйхэн дуурахгүй ингээд дууга зогсоод байсан. Тэгээ энэ хүүхэд буруу юм хийж гин гээд тэр хүүхдийг авилгалтай тэмцэх газарт өгөөд ингээд захиргааны нэрийн шүүх мөх болоо яваад байсан. Чимээгүй байгаад байсан. Гэтэл юу болов хүүхдээ зэрэг. Гэхдээ нөгөөдөг чинь харнэ. Аавтай нэрсэн чгүй наа хүү чинь нэг л чигтэйхэн дуугаа байгаад байгаа. Тэр дийлгэр гэж нэг чигтэйхэн муу хүн байдیں۔ Ингээд нэг дуурсан шүү гэдэг. За тэр яаж вэ гэсэн. Энэ байна гэд гаргаад ирдэг. Юу гэхээр тэр хүүхэд энэ асуудлаараа та бүхэн шүүхэд хандаа. Банк бол тээвэр хөгжлийн банкны дотоод хэрэгт оролцдоггүй юм. Хуулийн байгууллагаараа ханд гэдэг. Их зөв хуулийн дагуу бичиг төлөвлөсөн байж л дээ. Тэгсэн тэрний ингэж дэлгэр гэдэг дарга жагталж агаад өөрийнхөө үзгийг гаргаж ирээд энэ гүйлгээний утга зөрүүтэй байгаа тул тэр барьцаанд байгаа хувьцаагаа $800,000 Ажнаа Баатартанд өг. Тэгээ цаадалд нь тэр бүм 800 төгрөгөөр тээвэр хөгжлийн банк хохирох нь хамаагүй болж эхэлж байгаа байхгүй. Аимшигтай юм хийж байгаа ч тэрийн байгууллага. Тэгэхээр нөгөө айхтар хашир хүүхэд тэрийг аваа сейфэндээ хийчих. Оригиналыг аваад. Тэгээ одоо өөрийн яг толгой дээр нь хариуцж исэн даргын ажил хийж байгаа. Одоо болчиход энэ дэлгэр бол дотоод хяналтын дарга болоод авсан. Тэгээ одоо жоохон өөрөөс нь холдоод ирэнгүүт одоо гаргаж ирж үзүүлж байна. Мөн л утга байгаа биз. Тэгээд өөрөөр хэлбэл тээвэр хөгжлийн банкны үйл ажиллагааг нэг талаас нь зохион байгуулалттайгаар мөнгөний авчаад өгөхгүй. Нөгөө талаас нь зохион байгуулалттайгаар төрийн албан тушаалтангуудаар одоо багал зургийн шахаж штэ энэ банкны бизнесийг. Тэгээ энийг бол рейдерство гэдэг юм байна. Өнөөдөр 11 цагаас Монгол улсын ерөнхийлөгч Захиагийн элбэгд орж шүүхийн шинчиллийг хэрэгжүүлэх үе шат түүний одоо яаралтай авч хэрэгжүүлэх зохих арга хэмжээний тухай хууль шүүхийн байгууллагын удирдлагуудтай өнөөдөр уулзалт хийсэн иргэний тангамд. Тэгээ яг энэ асуудлаар жишээлбэл мөнгөний өмнө хууль хүчгүүдж байгаа тухай Монгол улсын ерөнхийлөгч яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй гэж ингэж ярьж байна лээ. Өөрөөр хэлбэл энэ улс орны эдийн засагт ийм урт хугацаанд төрийн байгууллагын одоо энэ авилгал шүү дээ. Жишээлбэл зөв зүгээр байж байгаа ийм юм ихгүй шээ. Цаанаасаа бүр дээрээсээ нэг тийм тодорхой нэг даалдгаар ажиллаад байна шүү дээ. Тэр даалдгаар наана нэг хөөрхий хүмүүс яваад байна шүү дээ. Манай төрийн байгууллагын бүх зовлон ийм байна. Жишээлбэл одоо ганц шүүх гэхгүй. Ганц одоо Монгол банк гэхгүй. Өөрөөр хэлбэл тэр шүүгч өөрийнхөө ажиллаж чадахгүй. Тэр шүүгч өөрийнхөө шийдвэр гаргах гэхлээр зэрэг дээрээс нь саяны энэ дэлгэр шиг ингээд дээрээс нь чангалаад байна шүү дээ. Тэр чангалаад байгаа гар нь үзэгдэхгүй. За одоо наан нь бол хөрх юм уу тэр дөлгөөн харагдаад байдаг. Дөлгөөнтэй үзээд байдаг. Дөлгөөл болохгүй. Тэгтэл цаа талд нь жинхэнэ эздүүд нь харагдаж өгдөг. За энэ манай нийгмийн зовлон, манай улсын одоо энэ авилгал Монгол орныг муухай харагдуулж байгаа, манай улсын хөгжлийг боомлж байгаа энэ.
Тийм учраас яагаад Чингис хааны үед Монгол орн хүчрхэг байсан юм бэ? Тэр морин дэл дээр энэ дэлхийг эзэлж исэн юм. Яагаад гэхээр энд хууль хэрэгждэг байжээ. Их засаг хууль хэрэгждэг байж. Монголын хууль эзэн түүрний нутаг дэвсгэрт 3 хоногийн дотор хэрэгждэг байж. Тийм учраас дэлхийд даяараа Монголын хууль 3 хоног гэдэг байсан. 3 хоногт эзэн түүрний нутаг дэвсгэр дээр хууль зөрчсөн хэн бугайч тэр хуулийн дагуу шийтгэл ногдуулдаг байж. Одоо болохоор эсрэгээр 3 хоногийн дотор тэр хуулийг мартаж удаашруулж үнгүүдүүлж 6 жил болж шít. Тэгэхээр 6 жилийн үнцэн гэдэг бол жишээлбэл 2007 онд төрсэн хүүхэд одоо сургуульд орж байгаа нь шүү дээ. Бид өгсөн мөнгөө эргүүлж авч чадаагүй. Нэг ч төгрөг авч чадаагүй. Энэ хооронд төрсэн хүүхэд 6 нас хүрэх нь байна. 6 жил ер нь хэр урт багц таны. 6 жил гэдэг чинь одоо авраг түүхийн хугацаанд бол авраг том үйл явдлууд эхлээд дууссан байт. Дэлхийн 2 дугаарда 1939 оны 9 сард эхлээд 1945 оны 5 сарын 9-нд дууссан байдаг. За Чингис хаан Хорезм Дундад Даазыг байлдан дагуулах их аян дайна хийгээд 1218 онд эхлээд 24 онд дуусчихсан байдаг. Тэгтэл манай улсын хөгжил дэвшил ийм байна шүү дээ. Уул нь хөгжих ёстой шүү дээ. Энэ банкнаас авсан 2.5 сая доллар гараад алга болцсон. Араас нь хөөцөлтөө 6 жил боллоо. Энэ араас нь хөөцөлтөж хооронд энэ нөгөө байгууллагын зардал бас 4-5 сая төгрөг зардлаараа явчихсан. Араас нь хөөцөлтөж байгаа зардал бас 2.5 болоо явцсан. Энэ хооронд окторгуйгаас нэг ч мөнгө төлөхгүй өөрөөс нэг ч төгрөгийн зардал гарахгүйгээр Ажнаа Бат Эрдэнэ 2.5 сая долларыг охин компаниараа дамжуулж авахаас гадна манай банкны барьцаанд тавьдсан хувьцааны ногдлоо шиг 4.5 тэрбумыг өөрийнхөө албан тушаалаа ашиглаад жижиг таван толгойн төлөөлөл өдөрт зөвлөлийн даргийнхаа албан тушаалыг ашиглаад хувийнхаа дансанд хийцсэн байна. Өөр хүн ийм хэрэг хийвэл өчиггүй буудуулна үсттэй. Өнөөдөр өөр аль ч оронд тэгнэ үсттэй юм чи. Чингис хааны үед одоо өргөссөн андгаагаа зөрчсөн болвол гэрээ гэдэг чинь танаас мөнгө авлаа, оронд нь би төлж чадахгүй л энийг аваарай. За энэ андгаа шүүгээд тэгэл мөнгө аваа гарч байгаа шүү дээ. Гэтэл тэр мөнгө төлөгдөөгүй байхад төл эхлээд би хариуцлагаас мултарсан шүү. Би энэ компанид байхгүй болцсон гэж мултраад. Тэгээд харин нөгөө хувьцаанд санаарахад хувьцааг хямд үнээр авч одоо хэрэгцээгүй муу барьцаануудыг банк руу шахах гэсэн ийм одоо ёс зүйгүй ийм олиггүй итгээд өнөөдөр Батлан яамны сайд хийгээд дууж явна шүү дээ. Өнөөдөр зах зээлийн нийгэм гэдэг чинь ийм одоо зартай хулгайчдын ерөөсө дураараа зоргоороо авиралдаг ийм нийгэм биш шүү дээ. Өнөөдөр энэ бол хууль цааз эрх зүйт төрд бид амьдрах хэрэгтэй. Тийм учраас Монгол улсын ерөнхийлөгчийн тавьж байгаа ерөөсөө энэ хуулийн өмнө мөнгөтэй хүмүүс хуулийг төрийг одоо хөлөөр нь толгой болгосныг буцааж хөл дээр нь босгож толгойтой болгох энэ одоо нүсэр зовлонтой бэрх энэ ажлыг эхлүүлсэн Монгол улсын ерөнхийлөгч Загаагийн Элбэг доржийн энэ зорж байгаа ажил хурдан биелүүл Монгол улс хөгжинэ. Хууль шиг хуультай ийм оронд хүн шиг амьдрах цаг ирнэ. Өөрөөр хэлбэл миний дөрөв ярьсан одоо Чингис хаан гэж одоо бид дэлхийд даяар одоо энэ хүний нэрийг сонсоод цэгцэрдэг, нэрийг сонсоод Сахилга бат дэг журам гэж ойлгодог. Энэ их хүчрхэг төрийг байгуулсан. Одоогоос 800 гаруй жилийн тэртээд энэ хүний суу алдар яагаад өнөөдрийг хүртэл улам их тод байгаад байна гэхдээ зэрэг энэ бол эзэн түүрний нутаг дэвсгэрт Монголын хууль 3 хоногт хэрэгждэг. Ажнаа Бат Эрдэнэ авсан зээлээ төлөхгүй тохиолдолд аль хэдийн сэлэм яс толгой бөндгөс байхгүй болох байхгүй. Тэгэхээр зэрэг энэ улс орн хөгжих ёстой. Тэгээ төрийн өмчийн энэ их жижиг таван толгой гэдэг орд руу орохдоо өр зээлэнд баригдсан амтан ороод гарахтаа энэ ордыг хонхойлгоод дуусчихсан. Тэгээд нэг их
одоо хөдөлмөр хийгээд баяжцсан юм шиг ингээ баяргаа яваад байдаг. Энийг одоо зас залруулах хэрэгтэй. Тэгээ энд чирэгдэж байгаа шүүгчд. Шүүгчд яг өөрөөр ажиллаж чадахгүй шүү дээ. Төрийн байгууллага өөрөөр ажиллаж чадахгүй байна. Түрүүн байсан Монгол банкныхан одоо яг шийдвэр гаргах гэхлээр зэрэг зовлон ихтэй. Тэндээс нэг хэсэг бүлэг хүмүүс одоо Монгол банкны дарга нарыг дарамтлана. Одоо тэндээс нэг бас нэг бүлэг хараагчуд тэг гэж дарамтлана. Ингээ олон талаас нөгөө төрийн байгууллагын чинь дарамтлаад ажлыг хийлгэхгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ төрийн байгууллага энэ зовлонгоос гарахын тулд захиргааны эргийн шүүхрүүл шийдвэрлэхгээ явуулчихдаг. Захиргааны эргийн шүүхтэр бол бүх төрийн байгууллагуудын одоо дарга нараасаа хайгаад шийдэж чадахгүй бүх асуудал захиргааны шүүхтэр очдог. Тэгээд нөгөөдөл чинь нэг захиргааны эргийн шүүхээс нэг муу шийдвэр олж авал нөгөө олон дээрээс дарлаа дээрлэх гээд байгаа улс төрийн бүлгэл тэднэрт бол нэг үзүүлэх юмтай болж аваад шүүхийн шийдвэр ингээ гарчлаа шүү дээ. Одоо өөр надад дарга алга би албаар ингээгүй юм шүү дээ гэж одоо ингээ жижигэрч шít. Ерөөсөө одоо ашигт малтмлын хэрэглэх газар ерөөсөө хаана их маргаан хил амтай газрууд бол ерөөсөө бүгдөө ерөөсөө төвөгшөөгөө төрийн албаных юм хийхээ болсон. Төв наадга захиргааны хэрэгээр шийдвүлээд иргээл. Тэгээ захиргааны хэргийн шүүхтэр нэг шүүгчд оногдох хэргийн тоо бол ерөөсөө өөрөөс нь өндөр болцсон. Өөрөө ингээд хавцт хэргийнхээ ард далд орчихсон. Тэгээ цаана одоо ачаал мэдрэлийн ядаргаанд орцсон хэдийн шүүгч нар сууж шít. Тэгээ манай төр бол үнэхээр ингээд буруу болчиход байна. Эцсийн буруутахгүй тул тийш нь явуулж шít. Энэ шүүхийн асуудал бас их анхаарал татаад байна л да. Тэгээд энэ өнгөрсөн 6 жилийн хугацаанд одоо хэдэн удаа шүүхтэр очиж ирж буцуу дээд шүүх тийм ээ хашид нэг хяналтын шүүгч гэдэг юм. Энэ хоёрын хооронд хэдэн удаа яг ингэж яв. За одоо энэ хооронд чинь бол за зөндөө одоо энэ ер нь энэ хугацаанд за нэг 27 8 өмгөөлөгч хөлсөлж авсан байдیں۔ За энэ чи эхлээд юугаар явдг вөхтэй иргэний шүүхээр яваад иргэний шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарчдیں۔ Авсан байна, гэрээтэй байна, хүний юм өгөх гэж шийдвэр гарчдаг. Тэгэхээр зэрэг тэрний хажуугаар эднэр зайл хэрэглээд нөгөө юуныхаа дансанд зээл авсан зээлийнхээ данс руу 800 мянган төгрөг хийч, 800 сая доллар хийчтэй. Тэгээд тэр зээлийн данс нь бол ерөөсөө энэ данс руу орж ирсэн мөнгийг авч миний өрнөөс хаагаарай гэд гэрээ хийхдээ би танаас мөнгө авлаа шүү. Тэгээ энэ мөнгөний чинь хугацаанд төлж чадахгүй тохиолдолд энэ данс руу юм ороод бол авчаарай гэдэг ийм гэрээтэй байхгүй юу. Тэр лүгөө жоохон мөнгө хийгээд тэрийг авчихтай зэрэг энэ одоо авах ёсгүй мөнгө авчлаа гэж. Яагаад авах ёсгүй гэж танай даасанд байсан одоо та нарын л мөнгө шүү дээ. Та нарын чи өрийг л бууруулж шүү дээ. Өрийг чинь төлөвлөж шүү дээ. Чи одоо юу болж байгаа юм гүйлгээл хийж шүү дээ гэхлээр зэрэг үгүй шүү дээ. Би энэ айлс чинь гарцсан шүү дээ. Би энэ компаниас гарцсан. Нөгөө гарсны чинь бид яах мэд. Нөгөө тэгээд гэрээн дээр хэрвээ зээл авсан этгээд компани бүцэд өөрчлөлт орох юм бол банкнд мэдээлэх ёстой гэд бичсэн байгаа. Гэхдээ та нар яагаад мэдээлэхгүй байгаа юм гэхдээ зэрэг мэдээлэх албагүй. Ажна Бат Эрдэнэ бол дураараа авирилж болно. Тэгээ мэдээлэлгүй 5 толгой тараанс нь гараа явчихсан. Гэхдээ яг энэ өмнөөс нь одоо шоронд ордог хэрэг тарихлаар нь өмнөөс нь шоронд ордог нэг нөхөр байт юм бол давагд орж гэдэг. Өмнө нь одоо ерөөсө улаан цагаан өчнөө олон удаа авилгалын хэрэгээр байсгаал шоронд ордог. Байсгаал одоо тэр уснаас ураа гараад ирдэг. Авилга авсан тогтоогдчиход байна шүү дээ. Тогтоогдсон. Тэр одоо өчнөө олон машин техник хүнд азийн машинуудыг ерөөсө хямдхан 20-30 мянган доллараар үнэлээ тэр авраг машинуудыг тэгээ оруулаад ирсэн. Өгсөн гайлын байцаагч нь авсан авилга барьж байгаа баригдчихсан. Мөрдөн байцаах газар дээр бүгдийг барьж байгаа шоронд хийчихсэн. Тэгэл яг дээгүүр дагуур харьяаж байгаа л одоо гараад авсан. Өчнөө олон тэр бүмэн одоо татврын өрөө байж идэг. Даригдаа шоронд ордог. Байсгийгээл өршөөлийн хууль гаргаад гараад ирдэг. Өршөөлийн хуулийн чинь одоо та битэрт бол нэг өршөөгдөхөөр тийм олон тэрбумын татвар зүгтаас юм байхгүй шүү дээ одоо Монголын ард түмэнд бол. Тэгэхээр иймэрхүү улсууд чинь одоо ингээд төрийн шийдвэрийг хүртэл
өөртөө ашигтайгаар ингээ гаргуулад яваад байдаг. За энийг л өөрчлөхийн тулд одоо шүүхийн шинжилэл явагдаж л байна л да. Шүүхийн шинжиллийн одоо энэ гол зорилго нь. Тийм учраас өнөөдрийн болсон иргэний танхимд болсон Монгол Улсын ерөнхийлөгч Илбэг Доржийн одоо шүүхийн шинжилэл энд бол жишээлбэл одоо бизнесийн орчин доторх одоо мэдээлэлд ойрхон байгаа улс төрчид. Эрх мэдэлд ойрхон байгаа улс төрчид төрийн өмчийг яаж хулгай хийж болдог тэрнийг талсан зогсоох. Тэгэхгүй бол одоо энэ орчин үед бол цоошин том гэмт хэрэг одоо рейдерство гэж айхтар гэмт хэрэг орж ирж шít. Нэг талаас асар их хууль бусаар хөрөнгөжтсөн. Нөгөө талаас төрийн эрх мэдэлд нөгөө гараа зоотсон. Ерөөсөө мөрөөрөө явж байгаа бизнесмэнүүдийг дээрээс нь нудардаг, өрсөлдөгчнөрөө устгадаг, бизнесийг булааж авдаг. Эсвэл дотор нь ороод эдийн засаг ийм аргаар санхүүгийн одоо бүр доройтуулдаг. Ийм аимшигтай шин төрлийн гэмт хэрэг энэ улс орны эдийн засаг санхүү ийм байдалд байх юм бол манай оронд одоо ажилгүйдэл ядуурл ер нь одоо маш их гарч байгаа юм бас шалтгаан энэ л дээ. Хэрвээ одоо тэр 2007 онд зээлж авсан тэр 2.5 сая доллар тийм ээ. Тэр хувьцааны ногдол ашиг 4.5 сая доллар. Тэгэхээр энэ мөнгө хэрвээ тээвэр хөгжлийн банкнд байсан бол одоо ард түмэнд ямар ашигтай вэ? Тэг хэдэн зуун жижиг одоо бизнес эрхлэгчид, хуваарай бизнес эрхлэгчид хөөрхий одоо шударга амьдрах гэж байгаа улсууд зөндөө байна шүү дээ. Тэд нар бол одоо мочл одоо гутлах хувцас амис зөндөл юм хийж штэ талах тараа хийдэг. Тэд нар хөөрхий амьдралаа дээшлүүлчих штэ. Тэд нар чинь хүүхдийнхээ сургалтын төлбөрийг хий чинь өөрсдөө одоо ёстооны хар шоргоол шиг хөдөлмөрлөдөг энэ ард түмэн чинь хичнээн тус болно. Тэг чи хуруугач хөдлөгдгөө энэ Ажнабат Эрдэнэтийн төрийн өмчийг, төмний өмчийг шууд одоо луурддаг. Энэ систем чинь бол 90 оноос үүсэлтэй. 90 онд төрийн өмчийн компаниуд байлаа л да. Жишээлбэл одоо Эрдэнэтэд намайг арчилсан холбоо гэдээ явж байхад тэр үед бол банкнд мөнгө байхгүй. Юунд дэлгүүрийн лангуун дээр давснаас өөр юм байхгүй. Ер нь банкнд доллар гэж юм байхгүй. Тэр үед яадаг байсан гэхээр одоо жишээлбэл яг одоо энэ Ажнабат Эрдэнэ хийж байгаа шиг тэр бизнес чинь тэндээс үүсэлтэй. Энэ одоогийн луйвчдыг чинь хідэн арга мэх байна шүү дээ. Зарим нэг нь бол ерөөсөө яг тэр төрийн өмчийн компани руу орохдоо ямар зорилгоор орж ийн гэхтэй зэрэг тэр эрх мэдлийн авчиж байгаад жишээлбэл яадаг байсан тэр үед одоо банкны зээлийн хүү их өндөр байх үед ерөөсөө шууд гэрээ хийгээд ялгантын модны үйлдвэрээс за 20 мянган мод авчаад төлбөрийн одоо 45 хоногийн дараа төлнө гэж хэлээд нөгөө модоо за яг нэг 20 хэдэн мянган төгрөгөөр куб метрийг авлаа шүү дээ. Авсан модоо ачуулаад эрээн дээр зарчаад тэгээд эрээн дээр зарчаа нэг 5 цүнх мөнгө бий болгочоод тэндээсээ нөгөө модных нь үнийг үйлдвэрт нөхч. Илүү гарсны карманд нь орж. Яг ийм аргаар өнөөдөр тэр маш өндөр ашигтай маш их хэрэлт хэрэгцээтэй жижиг таван толгойн 4-дүгээр ам буюу одоо тэр коксч чанараараа бол дэлхийд алдартай одоо энэ гадаадынхны шүлсийг гоожуулсан. Тэн дээр чинь зөвхөн гэрээнд гарын үсэг зурвалсны одоо процент гэж зөндөө юм явдаг. Тэндээс тэгээ ачуулаа явуулчин. Тэр эзгүй та бидний өмч шүү дээ. Тэрийг тэгээд нөгөө төрийг төлөөлж та бидний төлөө тэр өмчийг аривжуулах зорилготой хүн уул нь очиж явах ёстой шүү дээ. Тэр төлөөлөл өдөрт зөвлөд. Тэр хэдэн малчтаас санал аваад иргэдийн хуралдан давхиж орчичоод тэгээ гол зорилго бол тэр нүүрсийг захиран зартуулдаг эзэн ард түмний төлөөлөл болж суух ёстой. Гэвтэл тэр нь биш өөрийнх нь хувийн 5 толгой транс компани тэр дотор нь тэрнээсээ илүү ашигтай трийгэн одоо таргалуулах төрийн өмчийг тураах ийм бодлого явуулаад тэргээр дамжуулаад гадагшилж байгаа юм нь гадаадад одоо асар их дансанд өөрийнх нь мөнгө байршчихдаг. Тэгээ одоо энэ чи яаж чадахгүй шүү дээ. Оросууд бол жишээлбэл яг ийм аргаар Оросын тэр бомтонгууд Оросын ард түмний хөрөнгийг гадагшлуулсан. Гадаад байгаа хөрөнгийг яалтай билээд яаж чадахгүй. Энд нэг ч нойлын цаасны үйлдвэр барихгүй, 1 км зам тавихгүй, нэг давхар байшин барихгүй, нэг цэцэрлэг яажлал сургууль, нэг одоо ажлын байр нь барихгүй.
Нэг одоо малын төвхөн эдийг боловсруулах, дотооддоо боловсруулах үйлдвэр юу ч барихгүй. Зүгээр мөнгө гадаад байршуулчихдаг. Тэгэхээр улс бол сүүлдээ сөхөрдөг. За таны энэ хулгай хийсэн энэ хулгайг чинь бид яаж чадахгүй нэ. Та одоо мөнгө оруулаад ирвэл таныг ахаад өршөөё. Таныг одоо хулгайч гэж ахид дуудахаа болёо гэж. Тэгээд одоо тэгээд оруулж ирэхгүй байна. Гэтэл тэр хөрөнгө нь тэр гадаадын тэр мөнгө байршиж байгаа улс орнуудыг хөгжүүлээд байдаг. Тэнд хөрөнгө оруулалт болоод байршаад байдаг. Тэгээ зовлон нь энд байна. Тийм учраас одоо манай ард түмэн сэрэх хэрэгтэй байна. Ялангуяа манай өмнө говийнхан сэрмээр байна. Өмнө говийн малчид сэрмээр байна. Өмнө говиас одоо гарал үүсэлтэд иргэд сэрмээр байна. Энэ чинь бол одоо жижиг таван толгой чинь та бүгдийн өмч Монгол түмний өмч шүү дээ. Тэгээ энийгээ бид нэг сайхан ойлгомоор байна. Тэгээ одоо бид нар энэ үгийг зөрөгтэй ярих болсон энэ боломжийг олгосон Монгол улсын ерөнхийлөгчийн шүүхийн шинжилгээ шударга ёсны төлөө энэ тэмцэл та биднийг энэ яриаг одоо бий болголоо шүү дээ. Түүнээс өмнө нь юм яриад бол ерөөсөө юм ярьсанд орвол зүгээр гадаа гараад тэнгэр хийд юм хашгирхан дээр байхгүй хатанд хашгирах нь хамаагүй дээр. Тэгэхээр одоо бол хатанд хашгирах биш. Энэ хамаг олныхаа тусын тулд тангар горгоод гарч байгаа ерөнхийлөгч маань байгаа учраас бид одоо зөрөгтэй энэ үгийг хэлж энийг зас залруулахаас өөр арга алгаа. 2007 онд зээл авахд тухайн компани нь болохоор за Ажнаанбаатар Эрдэнэ 50% тийм үү? Бас нөгөө талд нь буян нэмэх Романовскич гэдэг юм энэ хүмүүс байсан тийм үү. Тэгэхээр энэ хүмүүст хандаж үзв. Тэр хүмүүс нь яг ямар тайлбар ойлгосонгүй л дээ. Ажнаанбаатарт Эрдэнэ гараа явчлаа шүү дээ. Үлдсэн хүмүүс нь бол шудраг хүмүүс учраас авсан үнэн төлөх нь үнэн гээд гэрээ байгуулаад тэгээ шүүх шийдээд ингээд дууссан шүү дээ. Тэр шүүхийн шийдвэр биелэхэд Бат Эрдэнэ саад болоод байна шүү дээ. 5 толгой тараас энэ давгдорж энэ хоёр саад учруулад байна. Тэгээ энэ давгдорж гэж нөхөр бол одоо ер нь бол одоо байсгаал авилгал авдаг, авилгал шоронд ордог. Өөрөөр хэлбэл энэ хүн тэр сүлд нь одоо яаж гардыг мэдэхгүй. За төрийг дээр авилгал авсан, авилгал юу яасан одоо гайлаар орж ирсэн машинуудынхаа хохирлыг төрөлчөөд магадгүй чөлөөлөгдөж магадгүй. Гэхдээ хүн гэмт хэрэг хийсэн бол ялаа идэх ёстой. Төрийг хохирлгүй болгох ёстой. Хоёуланг нь хийх ёстой. Тэгэхээр ялаас чөлөөлөгдөд яваад байдаг байхгүй. Тэгэхээр нөгөө танилтаад одоо хэрэг нь архивт байж байна. Одоо давгд оржийн хэрэг. Тэгээ одоо давгд орчих чинь ингээд одоо олны өмнө морь мал уяад одоо ичхүүр сонжургүй яваад байх. Юу морь мал уях вэ? Эч хичнээн хүмүүсийг ажилгүй амьдралгүй болгочих. Тэр хөгжлийн банк 250 гаруй ажилчидтай байсан. Одоо 20 хэдэн ажилчидтай боллоо. 6 жил илгээр нь хэвтүүллээ. Энэ гараа явуулсан мөнгө нь эргэж орж ирсэнгүй. Энэ мөнгө бол өнөөдөр жирийн олон монголчуудын хичнээн хүний амьдралыг дээшлүүлж хичнээн одоо жижиг бизнес эрхэлдэг хүмүүс зөндөө байдаг байхгүй юм чинь. Дийлэнхэн жижиг бизнес эрхэлдэг хүмүүс. Энэ хүмүүст хичнээн хэрэгтэй байв да. Тэгэхээр ямар энерги сэтгэлгүй, ямар шуналтай, яахаас ч уцахгүй хүмүүс тэгээ одоо энэ баян тарганаа гайхуулаад ингэ яваад байгаа. Тийм учраас энийг бол Чингис хааны үед байсан бол нөгөө Монголын хууль 3 хоног гэдэг чинь 3 хоногийн дотор энэ асуудлыг шийднэ. 6 жил болохгүй. Тэгэд энэ шүүхтэр шийдэж байгаа асуудлыг бол за тэр Чингисийн үеиг шиг 3 хоногийн дотор хууль хэрэгждэг биш байдгиймаа гэхэд ядаж цаатлын хугацаа 3 жил болгомоор байна. Тэгээ энэ нь өөрөө яаж вэ нэгтэй зэрэг энэ нь одоо мөнгөний өмнө манай хууль шүүхийн хүчгүүд чинь. Шүүгчийн цалин бага байна. Мөнгөнөөс хараат байна. Эрх мэдэл албан тушаалтнаас хараат байна. За баярлалаа эрх мэдэл үзэгчтэй ингээд өнөөдрийн манай шууд ярилцлагын цагийн зочноор Тээвэр хөгжлийн банкны төлөөлөл удирдах зөвлөлийн дарга Чингисийн менежментийн холбооны тэргүүн ноён Ихтэй оролцлоо танд маш их. Баярлалаа. Тэгээд үзэгч олон монголчууд та бид сайхан Монгол орноо муухай хүмүүсээс аврыг тэгээ авилгалаас ангид амьдарцгаая монголчуудаа. За анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэнд маш их баярлалаа.